удаагийн дугаар хүрэхэд бэлэн болсон байна. Энэ удаагийн дугаараар бид Монголын бас амьд хөгжмийн салбарт нэлээд олон жилиг саунд инженер одоо хийж байгаа Алтан гац буюу Агийн ахтайгаа ярилцахаар урьж авчирсан байна. Мөн студид Лама болон Морг миний би хамт байна. Сайн байна Агийнхаа. Сайн байна уу. Тэгээд та одоо бидэрт яг бид нар ингээд таныг бол сайн мэдээд байгаа. Гэхдээ манай сонсогчд мэдгүй хүмүүс маш их хүмүүс байгаа. Тэгээд та ерөнхийд нь өөрийгөө гоё танилцуулаад өгөөч бидэрт. Урьж оролцуулсанд баярлалаа. Одоо хэрэгтэй. 20 жил энэ ажлыг хийж байна. Энэ жил яг 20 дахь жил нь болж байгаа. Тэгэл ажиллаа хийгээл явуулчлаа. Та тэгвэл одоо бидэрт бага насныхаа талаар хэдлээ яриагаа эхлэе гэж бодлоо. Бага насныхаа талаар ерөөд нь өөрийгөө гоё танилцуулаад явъя те. Нийслэлийн 2 дугаар төрөхөд төрсөн. Тэгэл 10 дугаар боллын унган хүүхэд. 10 дугаараар бол бас л ер нь тэгэл орцонд гитар тоглож байгаа бол амьд хөгжмөнд дуртай болсон доо. Таныг би одоо саунд инженер л гэж мэдхээр ер нь хөгжим тоглолтог байсан гэж мэдгүй юм шүү дээ. Ямар хөгжим ер нь тоглолтог байсан бэ? Зүгээр гитар бол зүгээр л нэг энгийн төвчөнд тоглолцсон. Тэгээд 10 дугаар бол найз нартай нийлээд нэг хамтлаг байгуулад амьд хөгжмийн хамтлаг байгуулад бөмбөр тоглолт гэсэн. Тийм үү. Хэдэн онд юм? 10 жилд гэсэн үг. 10 жил чарав шээ 10 жил төгсөөл. Тэгэл уул нь гитар тоглолдог байсан. Тэгээд бөмбөрчин олдохгүй. Тэгэхээр нь үлэр найрал хөгжим гэж одоо ч байдаг шүү дээ, тэ. Төмөр замд байд. Тэгээ манай 10 дугаар бол хамгийн ойрхон одоо хөгжмийн байгууллага гэх юм уу? Тэр байсан байхгүй. Тэгэхээр нь очиод бөмбөрчөнтэй танилцаад шав ороод үлэр найрал хөгжмийн ахлах бөмбөрчин өнөр баяр гэж бөмбөрчин ах шав ороод тэгээд өнөр ах дээр нэг хэсэг хичээлж байгаа. Тэгэл ер нь бол бөмбөрчин болж чадаагүй дээ. Танаа хамтлагчтай яасан? Ямар нэр байсан уу? Сүртэй нэртэй шүү. My life гэдэг шиг нэр өгсөн. My life. Тэгээд нэг тийм альтернатив панк тэгээд нэг метал зэтэл тоглож чадахгүй шүү дээ. Чадвар өрөхгүй. Тэгэл нийлээ дуу гаргаж ирсэн үү? Cover моври. Тий. Дуутай. Манай дуучин аюу авьяастай цаачаа аюу сонин дуу зохиож орж ирнэ. Одоо манай Fire хамтлагийн хүлээлтгээд дуу байдаг шүү дээ. Live pop. Тэрийг анх манай тэр дуучин Төмөрхүү гээд найз минь зохиожсэн. Тэгэл тэр мэрийгээ тоглодог. Тэгээ сүүлд Fire орцсон байхад тэгээ 2 дахь цомгон дээр орчихсон баг шүү. Хүлээлт. Тийм. Та нарын хүүхд тогтод болдог байсан тоогүй чинь сэргээгүй тоглоё л доо. Тэгээд тэр хамтлагийн гоё бичлэг үү ер нь дуу маань байхгүй юу? Ер нь байдаг юм. Гэхдээ одоо бол хайгаад олдохгүй шин интернет байхгүй. Өөрсдөнд нь л байгаа. Гэхдээ ер нь бидэрт байхгүй хаа. Хэцүү. Толгойн л байгаа юм байна тий. Байсан л гэсэн юм байгаа та. За тэгвэл тэр хүлээлт чинь бүр амар дээр үеийн дуу юм биш тий. Тий. За та тэгээд багтаа тэгээд 10 дугаар ороод арцанд гитар тоглож явж байгаад яаж яваад амьд хөгжим рүү метал хөгжим рүү ер нь халтарч оров. Манай хажуу арцанд Хүслэн гэдэг нэг найз минь төгс багын найз. Тэр нэг Орос сургууль төгссөн. Орос хэл мэлтэй орсуудтай найз. Тэгэл тэр тэдний гэрт нэг санамсаргүй орс юм а бид нар. Тэгсэн чинь нэг хуучны дээр үе нэг орсын хөгжим тавьсан. Тэгээ хөгжмийнхээ волюмыг ингээд толгонгуутай багсахааргүй болгоод толгонгуутай ивдээ хийчихсэн. Ээж нь багсгаад хаана төмлүүрийн анги аваад ивдсэн. Тэгээд орсон чинь нэг зөвүүн химнэлтэй нэг тийм
хөгжим яваад би тэг мэдэхгүй энэ юу юм гэдгсэн чи Австралийн ACDC гэдэг хамтлагч юм мэддгүй юм уу гэл. Мэдхгүй ш тэгэл хүслэнтэй амар найзлал хүслэнгээс амар их юм мэдээлэл аваал. Тэгэл ер нь анх ACDC хамтлагаар л яг рок хөгжимд хөл тавьсан да. Hard rocker. Тэ hard rocker. Тэгээ хүслэн юу явсан юм? Герман явсан. Герман явчаад ирсэн. Ирэхдээ ACDC-ийг нэг дабл лайв дабл цомог авчир. Цомогч явах те. DVD. Үгүй. Тэр үед ч DVD-ш гараагүйс. Зүгээр Audi CD. Тэгээ нөгөөтхөө ингээд хоёулаа ингээд цоошин CD ингээд задлж үзээд нэг дотор нөгөө юу юм альбомныхын зураг мураг айгүй гоё. Тэгээ сонсох гэсэн чинь CD тоглуулагчтай хүн байхгүй. Тэгээд 10 дугаар болоо сайгаад байхгүй. Тэгээд кассет руу CD-нээсээ кассет руу хуулж авах гээд Улаанбаатар хотыг хөлөөн тавгааг эргэтэл явж нэг 6 давыг хуулж аваад нэг найзында багт өргөтчихэд нэг найзында хуулаа суужсэн чинь игч нь орж ирээд уурлаад хөөж гараад тэгээд 6 давыг бичиж авчихсан байхгүй. Хуулж авч ирсэн кассет руу. Тэгэл нөгөөдхөө өдөр шингөө ойрлуулаад тэгэл ийдсэн. Тэгсэн чинь метал музик анх нэгдэл оролт нэг юм баруун дотор. 96 онд лөө. Тэгээ 96 97 оны явцал ганцхан юм жижиг метр тавьтай ганц жижиг шилэн лангуутай эхэлчихсэн алтаа. Тэгэл очиод анх удаа Английн Каркас гэдэг хамтлагийн 96 оны Samsung цомгийг сонсоод ACDC-гээс хөрсөн таагч. Юу ACDC? Энэ ямар гоё юм бэ? Каркас өөрөө амар тийм сонгодог дэт метал л да. Ер нь бол соло гитар нь аюу тийм уянгалаг тийм амар классик тоглодог тийм хамтлаг. Тэгэл сонсоод дэт металаар метал хөгжим рүү хөл тавиал орчихсон. 96 онд метал музик нэгдээд тэгээд Каркасын 96 оны альбомыг сонсох хэрэг дөнгөж шинхэн гарсан альбомыг бараг хамгийн түрүү сонссон юм шүү те. Бараг тийм баг. Тий алтаа тэгээд тэр тэдний дэлгүүрийн ер нь таталт Оросоос дандаа татдаг гэсэн баг. Ер нь метал лейбл гээд билүү нэг тийм юунаас л лейблээс л гардаг байсан юм шиг байна. Оросууд альбаас хэрэгтэй гэрнэ. Нөгөө цомгуудыг хөвлж зардаг байсан юм шиг л. Тэндээс аюу яг шин гарсан юмнууд л. Яг шин гарсан цомог тэгээд тэр онд байсан шүү тий. Тий. Бидний тэр үеч ямар интернет энтер юм байсан шүү. Тэгэл яг л бидрийг бол ер нь бол метал музик буун буутлаа. Таслаагүй дээ материалаар. Маш сайн ангасан шүү дээ. Тэгээ нэг ширхэг хуурцагч нь тэдний дээр чинь 2000 төгрөгөөс. Яг мөнгө зөглүүлжээд 2000 болон готн гүйжиж нэг цамг авчаал. Тэгээ сүүлдээ ингэ ширээний шургуулга дүүрэл. Тэгээ хоорондоо өрслөн бит хоёр хоорондоо өрсөлдөн. Цуглуулга, подолк гэдэг юу гэдэг тэгэл метал хөгжимтэй холбоотой бүх юмар өрсөлддөг гэсэн. Тэгэл үсээ ургуулаад. Тэгээд манай замаар орсон даа. Борооч байх. Танд одоо юу цуглуулга байдаг уу? Одоо байхгүй. Байхгүй юм. Тий, байхгүй. Юу ч байхгүй. Тэр хамгийн цуглуулагч одоо хамгийн оргил үедээ ер нь хэр юм байсан бэ? 150 дуурц ямар ч л байсан. Тэгэл байхгүй одоо харамстай. Бэжсэн бол болно. Тэгээ одоо нэг хүүхдүүдтэй өгөл гоё байхгүй. Өөд янз янзын замаар алгуулсан тэр чи. Хулгай талдал, тараагаал. Нэг хин ч юугаач хулгаалах л дээ тэгэл. Тэгвэл та тараагаал өгсөн юм шүү. Үгүй нөө цүнхтэй бүгдийн үүрцээ явж байгаад хүнд гайхуулчаад буцаад нөгөө хороолоос бууж явж байгаа шүн 10 дугаар хөдлийн даалан дээр бариулахгүй юу? Тэгээд 3-4 юунууд чинь нөгөө зодуулаад хамаг хуурц бүх юм аваад явсан шүү дээ. Йоо хайр юм. Тэгтээ тэр одоо тэрийг тэгж
хулгайлж аваад одоо Мэдгүй. хаана юу хийсэн бол тоо. Мэдгүй. Тэгээд бас металлогчонд орсон явж байгаа болоо. Тэгсэн ба сайн л шүү дээ. Тэгсэн бол ядаж болоо доо тий. Тэ. За тэгээд дараа нь яав. Тэгээд дахиад цуглуулаад эхэллээ шүү дээ. Тэр чи алдсан ч гэсэн. Дахиад цуглуулаад тэгэл тэр сүүл цуглуулсан юмнууд бол ер нь л тэгэл замраал алга болсон төв. Байхгүй болсон уу? Тий. Та одоо тэгэхээр яг энэ үед оюутан байсан гэсэн үг үү? Үгүй. Сургуульд ороогүй. 10 жилдээсэн гэсэн үг. Үгүй. 10 жилээ төгссөн. Оюутан болоогүй. Тэгэл очсон. Тэгээд нэг сургуульд орсон. Арьс ширний чиглэлээр. Тэгээд нөгөө юу? Арьс ширний чиглэлээр юм уу та? Тий. Чамтай адилхан. Адилхан биш. Чамтай адилхан гутлаа идэв шүү дээ. Бүр гутал юм уу? Тий. Өө зөө. Гээ гутал зүгээр орж исэн. Нэг арьс шир гэдэг чинь арьсаа ширээр юу хийж болох вэ? Тэрийг л юу яадаг. Би бүр таныг ястаа тэгж бодож ш. Технологи хаан ярьж илүү нэрээ. Бодоод байсан чинь. Би нэг хүн амтнд ярьж байгааг байх уу? Тийм. Би дизайнер биш, технологи руу байхгүй. Тэгээд 10 дугаар болоос 4 зам хүртэл ямар нэгэн автобусан суугаад тэндээсээ шараад автобусан суугаад юун дээр 16 дугаар хүртэл сургууль өгс бодох байхгүй. Тэгэхэд яг 30 минут явдаг байхгүй. Тэнгүүт DSIT Onsen of the Cross гэж цомог өгдөг шүү дээ. Тэр яг нэг цагийн бичлэг өгдөг байхгүй. Талдаагч. Тэгэл плеерэндээ хийгээл сонсоод явхад яг нэг талаа сонсоод автобуснаас буудаг. Буцахтаа B талаа сонсоод ирдэг гэсэн юм. Тэгэж явж байгаад нэг өдөр Евро хавар гэсэн юм аа нэг амар юу салхитай өдөр өсмөсөө задгаа тавьчихсан нэг сексэс юм явж исэн чинь нэг өндөр намхан нэг юм шар банда зүүцсэн. Өндөр нэг юм буржгаар амар сэгсгэр үстэй. Нэг ёхор хар нөхөр намхан нэг шар нөхөр хоёр надруу ингээ хараад идэх байхгүй. Би тэгэхээр нөөдөс нь хараалсан чинь нааш иргээл дуудчихна. Яваал очсон чинь сонсдгоо гинэ. Сонсноо л гэсэн чинь юу сонсдیں чи л гэж. Black metal гэсэн чинь пая хэлдэг чи. Тэр нь одоо Fire-ийн Erika Sound-ийн мөнхөлт хоёр байхгүй юу? Амар ахнар. Тэр хоёр чинь тэр хоёртой яг тэр автобусны бодол дээр танилцаал. Тэгээ юм яриа зогсчихсон чинь. Манайх руу явах уу гэдэг чинь. Хаана үдэ танах шараад нийцдэг л. Та нар тэнд цуглалт юм уу? Тийм юм. Тэгээ сонирхол татаад сууж автобусанд. Суусан чинь манай хоёр мөнгө өгдөг шүүд гүрүүдий. Автобусанд. Тий. Би өгчих гээд байдаг. Нөгөө хоёр гүрийцсэн болохоор мөнгө өгчаад тэг цуг гүрийгээ чинь хүлээд явж. Мэн мэтэд болохоор тийм автобусанд гүрийн гэсэн ойлголт байгаа байхгүй. Манай хоёр шууд гүрийгээл тэгсэн. Тэгтээ автобусанд явж байхдаа цүнхнээсээ эсвүүрийнхээ утгыг аваад бүкснийхээ арманд ич. Юмыг яаж мэдэх вэ? Тэгээ арьсны эсвүүрийн утга чи мангар юу байгаа шүү дээ. Аа нарийнхаа ихтэй хурц байгаа шүү дээ. Нөгөөдгөө бас хийгээд байгаа юм санаа муутай. Тэгээд шараатны эцэс дээр буугаад Леркийг анх очижсэн. Очсон чинь нэг хэд орс банд тавьчихсан. Нэг дахир дотор бөмбөртөө. Йоо бас. Тий. Нэг снэр нэг хаяат хоёр үлээ яалаа. Нэг цөөхөн тийм. Нэг тэр нэг цэргийн анги өгдөгсэн. Цэргийн ангийн л сойдын дөвөөс авсан гээд. Тэгэл шараадныхаа найзуудтай тэр өдөр бүгднтэй танилцаал. Одоо айсан сэлхт байсан нөгөө бүрдөрж тэгэл ингээл. Тэр чинь бас хөөрхөн анхны бэлтгэлийн барьсан биш үү те? Тий, Эркигийн гэрн. Цугларч. Тий, Эркигийн гэрн. Тэгэл тэдэртэй танилцчаал өдөр чинь буу халд сууж байгаа л оройн 10 дугаар очивол тэгэнгүүт чи 10-т чи хүслэн битэй ир чинь бас бус найзуудыгаа уруудтцсан. Нэг 5-6 нөхдүүд байгаа шүү дээ хамтлаг байгууллагатай айны. Нөгөө ид дээрээ гүүж ирээл амар металчтай танилцлаа. Манисыг өрсөн.
Тэгээд тоногийнхэн дараа 2-3 хоногийн дараах нөгөө хэдийгээ дагуулаад шаарданд очиалаа. Тэгэл тэгсэн чинь л манай Эрка за урагшлаа манай нэг найзын төчөөл. Тэгэл яг техникийн захын арталт нэг юм дан байранд нэг айлд орсон чинь нэг жижигхэн үстэй нэг юм цагдаа өмссөн нэг нөхөр зогсож идэг байхгүй. Тэгэхээр би цагдаа юм баг гэж бодвол нэг харьцахгүй байгаадсэн. Тэгсэн чинь гитар авснаа л амар тоглож моглол. Тэгсэн чинь цагдаагийн сүлд чуулгах тоглолт юм байна л да. Мань хүн тэгээ цагдаа өмдтэй байсан юм. Тэр нь одоо Атка. Атка ах чи нэр юм. Сүлж болгох байсан шүү дээ. Сүлдэд байсан. Тийм шүү дээ. Бүх зэргийн дуугийн чуулгахт байсан. Дүүнас нөгөө нэг. Тий, одоо улсын филармоны Баян Монгол чуулгын удирдаач саксофонч. Саксофонч. Тий. Тий. Цэргийн хөгжим төгсгөөсөн. Төгтөд байхгүй. Аткач асархаар 7-8 настайгаас гитар тоглосон. Бүр багасаа тий. Тэгээ цэргийн хөгжим дотхолоор юу турбаа үлээжсэн гэлээ юу яасан гэлээ. Ямар ч зөвлөөр хөгжимтэй холбоотой. Тэгэж энэ найзуудтайгаа анх танилцчихсан. Тэгэл хичээл тараал ойрох юм бич байнга очно. Тэгэл цуг хөгжмөө сонсоод ном хэлсэн. Манай Эркач том юм ярина амар юм ярина. Тэгэл цаа гэл тэгэл явж шээ. Мөнгө бол талаар мангар дараах юм тэгэл. Мөнгө болтой гэрийн хажуудлаа нэг амбар ч юм гараж ч юм тийм юм бас хэсэг бэлдсэн надад. Тэгэл би очоод нөгөө хэд ч хараас очдөг гэсэн. Тэгэл тэр үеийн хөгжим гэж юу байх вэ? Чавсны хэд Орсын юм хуучин хуучин нөгөө коммунист байсан улсын Чехословакийн зүүн Германы юмнуудаар л тоногддог гэсэн шүү дээ. Олдчон тэдэр л байсан юм чи. Энэ үед та одоогийн таад ингээл бөөнөр шараадан цуглаад 10 дугаар бол бас хамтлаг болохоор цуглаад. Тийм цаадах чи 90 бас 10-т 90. Тэгээ нэг тэр үед нэг юм юу исэн шүү байна те. Юм нэг газрын металлууд гээ те. Нисхийн металл. Тий, яг үнэ. Нисхийн доор ороод ингээл. Нисхийн ч манай талигч гат маач нь айцгээ тамтлагтай. Одоод яа. Гаттай болохоор сансар 13-ийнхаа эдэр гэлээ. Гаттай бас 16 танилцчихсан. За чин нэг камер өрцсөн нэг 10 жилийн сургуулийн хонхны хоёрыг бичлэг хийцэн. Явчихсан. Тэгэл танилцал. Нэг айцыг дуулдаг. Айцын гат гэдэг чи энэ байж тэгэл. Тэгэл гүйцэж танилцал. Гэлээ. Найз болоо. Одоо энэ үед ингээ та энд очиод нөгөө нэг янз бүрийн ярилцаал суудаг гэж байгаа штэ. Бэбидээ том рол гэлтаа түрүү тэгээдсэн. Одоо яг энэ үед та одоо ингээд жишээ яа энэ хамтлаглалстай амар энэ дуумаастай амар шүү минь цом муу ч юм уу те. Одоо тэр үедээ тухайн үедээ л та ёо энэ талстай нэрээ мэрээ гэж бодож исэн тийм хамтлаг нь одоо юу исэн бэ? Эхлээл ерөөсө каркасын саван сонгохгүй. Чихонгоо л явчихсан. Тийм. Амар ерөөсөө л амар сонсогдсон. Тэгэл энэ яг миний нөгөө хайгаадсан хөгжим юм ба ш тэгэл. Би өөрийгөө оллоо. Тийм яг тэр шиг. Нэг би ер нь нэг тийм жоохон зөрүүдтэй айлын том хөх дураараа. Тэгэл нэг ажил хичээл сургууль тийм тоодгүй. Тэг ямар ч хүн болох гэдэг юм мэдгүй. Тэгтэл нэг бусдаас өөр баймаар л санагдаад байдагс. Тэгэл тэр хүслэнтэй AC/DC гэртэн орж AC/DC сонсноос хойш за энэ юм бэ гэж бодоод сонсоод ингэж байгаа л. Тэгснэ тэр каркас сонсоод каркасын саунд сонг бол байхaltaй зомг. Аха, Swan-Song-ийн талаар тойрын яриан дондор бас ганц хоёр үг дайхад Swan-Song буюу шууд утгаараа бол хунгийн дуу тий. Гэхдээ тухайн үед бол Карказагийн зураг бүтээлээ хийчээд цомгоо хийчээд бол тарсан байдаг. Тийм ч утгаараа одоо хамгийн сүүлийн уран бүтээл гэсэн утгатай энэ цомгийн нэр нь өмнөх одоо болохоор нэлээд тий хатуу ширүүн одоо grindcore death metal хандлагаа орхиод энэ удаад бол яг энэ цомог дээр бол melodic death and roll
чиглэлээр бол уран бүтээл хийсэн байдаг. 89 оны одоо Symphony of the Sickness, The Hard Work зэрэгтэй одоо харьцуулах юм бол Swan Song бол хамаагүй одоо commercial гэж айгүй олон хүмүүс тухайн үед бол яг death metal сонсогчдод бол айгүй их тэгж биччихсэн, үзчихсэн тий. Яагаад тэгэхээр одоо Symphony of the Sickness бол ерөнхийдөө бол ингээл амар их олон эмгэг судлал одоо тэр задлан шинжилгээний одоо medical үгэлгүүд тий. Одоо message хэлбэрийн одоо тоног төхөөрөмж гэх юм цаашаа одоо юу мессийн одоо багжууд гэх юм уу тиймэрхүү одоо унгайс тиймэрхүү юмуудыг айгүй их оруулж ирсэн шүү дээ. Тухайн үед одоо бас яг ийм одоо тийм ангаахын үг хэллгүүдийг ашигласан одоо хамтлаг бас байсан болоос таад бичээрэй өөр одоо яг иймэрхүү death metal юм дээр тий. Тэгээд Swan Song болохоор ерөнхийдөө бол шал өөр одоо улс төр нэлийн ер нь бол улс төрлөг тийм цомог болсон. Одоо хүн төрөлхтний тэр нийгэм те сэтгэл зүйн тал руугаа нийгэм тал руугаа болсон баггүй юу. Тэгээд хамтлагч бас тухайн үед одоо яг энэ цомгийг хийчихэд бол таарсан. Яа тэгэхээр одоо хамтлагийн гишүүд бол дотроос айгүй нэг асуудалтай байсан. Хоорондоо зөрчилдөөнтэй байсан. Дээрээс нь бас одоо бөмбөрчний бас бие ерөөхдөө бол таагүй болж эхэлж байсан. Тэгээд үүний яг энэ цомгийг гарсны дараа бол нэг 2-3 жилийн дараа цус харсан байдаг. Тэгээ маш олон жил одоо яг уран бүтээлд бол ороогүй байдаг. Тийм тэгээд за иймэрхүү байна. Тэгэхээр одоо гуруула бас ер нь бол агийнхаа маань одоо баг насандас нэлээд гоё нөлөө үзүүлсэн энэ яг Swan Song альбомоос нэг дууг бас хэдүүлээ сонсъё гэж бодож байна. Аги ах ямар дууг санал болгох вэ? Тий, алин ч яа тийм бүгд л гоё дуу шүү дээ. Тэгэл өөрөө мэдээл тавьчихгүй.
Сонноос тэгээд сүүлд Каркасын тоглолтыг үзсэн шүү дээ. Вау, хаана? Бээжинд ирнэ гээд. Бээжинд үзсэн үү, тий? Тий, Бээжинд ирнэ гээд тэгээд тавка мавка бид нар тавка море содомтой бидэд. Хэдэн онд л? Харин онны сандгүй. Хэдэн онд л? 7-8 жил өмнө юм. Удаж байгаа шүү дээ. Яг тэгэл нөгөө нэг сонсч байсан хамтлагаа нүдээр үзэхээр бас л яг саунд инженер ямар мэдрэмж төрсөн дээ. Яг саунд инженер лайт инженер хоёрын нь яг ард зогсож байгаа л. 9 эрдний асган бидрийг тусч авсан. 9 эрдний хамтлагийн дуучин, гитарчин. Тэгээд бид цуг ороод тэгэл яг саунд инженер, лайт инженер хоёрын нь ард зогсож байгаа л үзсэн. Тэрний өмнө Cannibal Corpse Бээжинд ирэхэд бас үзсэн. Үнэ бид тэгээд бас яг VIP авцсан, яг өөрсдөө нь уулзах тийм тасалбар авцсан ус. Тэгээд орж уулзаад тэгээд яг тэр VIP руу очрлоо зогсож байхдаа яг саунд инженер, лайт инженерүүдийнх нь яг ард ингээд зогссон. Тэгээд одоо хүүхдээ хасаа сонсдог байсан хамтлагаа нүдээр нь үзэх мэдрэмж ямар байсан бэ? Одоо нэг тоглолт моголт үзэх чинь хүмүүс чинь нэг алкогол хэрэглээл ууж мууж гал үздэг шүү дээ. Тэр хоёр Cannibal Corpse Carcass хоёрыг би юу ч уухгүй цоо ирүүлсэн. Тэгээд гол нь нөгөө бас хөгжим сонсохоос гадна юм сураад авахгүй. Судалгаа гэдэг тийм мэрэгжлийн судалгаа. Гэрлээ яаж тавьж гин. Тэгээ техникчд нь яаж ажиллаж гин. Тэгээд нөгөө дэлхийн таван хамтлагч чинь бүгд нөгөө гитарын техникч нь тусдаа. Бөмбөрийн техникч нь тусдаа. Ерөнхий фолк инженер нь ингээд бүгдийн тусдаа гэдэг юм тийм. Бүгд тусдаа. Тэгэнгүүт тэрийг харчаал яа ял толгоос гисрэл зогсож ирсэн. Би ч одоо хамтлагт нэг инженер гэдэг л гэж бодоод байгаа шүү дээ. Монголд бол тэгнэ л дээ. Гэтэ одоо бол гоё болж байгаа. Одоо Монголд тийм хөгжмөөр тусдаа инженертэй хамтлаг байдгүй. Байхгүй зү арай. Даваар байхгүй. Байхгүй шүү дээ. Би л сонсоогүй байна. Та одоо гоё мэрэгжлийн талаар ярьж. Саунд инженер яаж яваад саунд инженер болчих. Гэхдээ би эхлээд юу гэсэн? Видео студид ажилладаг гэсэн. Видео студид бас 10 дугаар боллын Харвагынхаа найзын дүүтэй нийлээд Black Sky гэдэг студ байгуулад тэгээд 25 дугаар суваг телевизэд хөгжмийн нэвтрүүлэг өгдөг гэсэн бид нар. Би хөтлөгч хийдэг гэсэн. Тэгээ та ч одоо саунд инженер тэгснэ гутал арьсан орлолын тэгснэ хөгжмийн нэвтрүүлэгч хөтлөгч игээд хийгээгүй юм байна уу? Хөтлөгч игээ тэр үед нөгөө хамгийн ганц гайгүй чөлөөт суваг нь 25 дугаар суваг телевиз. Тэгээд 25 дугаар суваг телевизэд нэвтрүүлэг өгөхгүй л 40 минутын нэвтрүүлэг өгөхгүй л алтаа захиралтай уулзах гал 25 дугаар суваг телевизийн гадаа 4 хоног хүлээж ижвлээ. Тэгэл өгөөл Амраа гээд оператор ахгүй бид нар туслаал. Амраа ах минь юунд алтаа захирлыг таньдаг. Тэгэл бид нарыг уулзлаа. Тэгэл 40 биш 30 минутын нэвтрүүлэг 30 минутын нэвтрүүлгийг 80,000 төгрөгөөр бид нар өөрсдөө хөдөлтөж авч урчсан. Ордтгоо идэгдэг гэсэн. Одоо бол контент зарна шүү дээ тийм. Тэг чинь бид нар контентоо бэлтжээд мөнгө өгч гаргадаг. Тий өөр тийм сууг байхгүй. Ийгэл нь одоо нэг шиг юм болоогүй. Жисусийн ТV-с. Тэгээд сүүлдээ манахаар явал бид нар чинь нэг контент хийгээд тэгэнгүүтээ тэргээр мөнгө олох хэрэгтэй шүү дээ. Голооны реклам явуулдаг ч юм бол. Тэр нь олдохгүй. Тэгээд хідний цөөхөн нэвтрүүлэг хийгээд дампуураад өдөнд ороод. Ямар нэртэй нэвтрүүлэг гэсэн? Music World гэдэг. Music World. Тэгээд та хөтлөж ийн хэр тэгэл ямар дуу явах нь ойлгомжтой байсан уу? Тийм тэгэл нэг тэгж айхтар хүндэрдгүйс юм уу тэгэл. Тэгэл чадахгүй дээ чаваас тэгэл. Тэгээ нэг бас зочны ярьслага марслахтаа. Хэдэн найзуудтайгаа оруулаад. Хоёрыг Америк таламалаг оруулаад. Эсэнсийн цацаах мах альтернатив мотхог оруулаад тэгэл явж. Тэгж явж байгаа л дампуураал. Тэгээд
Готика гэдэг нэг хамтлаг байсан шүү дээ. Тэрний нэг тий төрөгийн хамтлаг. Тэрний нэг клип хийж өгөөл. Тэр нөгөө нэг цав цагаан фонтой юу? Гүт фонго. Цав цагаан газар ингээд дуулаад идэг. Нэг Витэн Temptation гэдэг нэг готик хамтлаг байдаг шүү дээ. Тий. Тэрний дуучны хөдөлгөөний дуучинд зааж өгөөл. Өөрөө гол дүр мөртөнд тоглож моглол тэнэгтэй. Таас өөрөө тоглосон юм уу? Яа. За жүжигч бас хийсэн юм бэ? Гэхдээ жүжиглэх юм байхгүй зүгээр яваад байд. Нэг хүн яваал. Тэгээд нөгөө идэлтэй би жоохон төр тар хийгээд. Тэгээд Эрка руу залгаад. Эрка дөнгөж фая хамтлаг байгуулагдсан эхний хэдэн дуу мó гайгуу хит болцсон. Тэгээд нэг машин авсан байсан цаач. Тэгээд машинтай найзгаа дуудаж штт. Би энэ студиэс гарлаа намайг ирж ав. Тэгээд хэдэн навшаач ихэд Адка Эрко ирээд намайг авчихсан. Тэгэл жоохон сэтгэлээр унтсан ингээл жоохон депресстэй явж байгаа штт гэсэн чи Эрка. За яах вэ? Энэ юмнуудаа ихлэ болгочих гээд. Тэгээ пүрвэ эсэнслэгийн пүрвэ Эрка хэд гурвчны газар цуг амьдэрдэг юм. Нөгөөтөндөө аваач юм ураагаал. Тэгэл юу байсан. Ер нь жоохон депресстэйс. Тэр өдрөө PM яваал. Тэгсэн чи Эрка бид хэд энэ амралтын өдрүүдээр Баян онгор явна чи цуг явах уу? Тоглолтоор явах юм уу гэж тийм. Үгүй тгийл тайл. Баян онгор монгорч үзээч байна чинь. Бөөм баяр болол тэгэл найзуудтайгаа цуг Баян онгор яваал. Тэгээ биш нөгөө бөмбөр тоглолтог байсан болохоор Эркийнхаа бөмбөрийг нэг сайхан угсраад өгчин, зөөлцчин. Тэгээ бусдыг нь бол мэдэхгүй. Ингээд кабелнуудыг ингээд зүглүүлээ хаана тэр эффектнийх нь гитар эффектний хаанч залгадаг мэдэхгүй ингээд зүглүүлээ ойртуулаад тавьчихна. Тэгээ манай бас гитар чинь бэлгээ ерөөхдөө саунд инженери хийгээд ингээд юу яачна. Тохиолчна. Тэгэнгүүт за энэ пүүлтэнд хүн бити хүргээрээ гээд. Тайз руу гарчин би нэг нэг ширний манаач хийгээ зогсож. Манаач хийгээ зогсож. Тий. Тэгээд тоглолцоод тэгэл хөдөө явах чинь найзуудтайгаа тэгэл хөдөө явна гэдэг чинь хамгийн гоё юм байгаа шүү дээ. Тэгэл маргааш нь өглөө боссон чи Эрка надаа нэг 80,000 төгрөг өгдөө. Цэлэн гинэ. Миксер мансноо. Тий. Говь явах дээр чинь нэг цог явж байгаа бөмбөр өмнөөс зөөлцөж чинь тэгсэн чинь би авахгүй гэдэг. Тэгсэн чинь нөгөө чи яа аваач гэл. Нөгөөд чинь тэгэхээр яах нөгөө гэл. Буруу арч хөвтөж юм хөвтөл. Тэр бичлэг вэд юм даалаад вэд. Бүр бичлэг нөө. Тий, видеослог. Тэгсэн чинь тэнгуүтэ мөнгө авчмат гарангуутаа нөгөө идэгээ дайлж байгаа. Музик үзнэ гэл. Баян онгорын музик үзэл. Нөгөө идэгээ даагаал. Тэр нөт хэдээс нэг хүний 3 4 мянган цалсан баг. Тэгэл Баян онгорын музикийг үзээл. Тэгэл буцаж ирээд удаагүй үйдсэн чинь Mobcom-ийн 5 жилээ болж байгаа гэд Fayag Эрдэнэт булган хөвсгөлөөр авч явна гэл. Тэгээд цог бас яваал. Очоод бас өөрхөн ажил амжуулаад нануу цанаа байл. Тэгээд Fayag ямар тийм техникч саунд инженер байсан биш. Тэгэл миний өгш ер нь ингээ хийх ажил байгаа юм чи менюстайгаа ингээ явах уу гэлээс тэг яал гэсэн. Тэгэл тэрнээсээ шатаа 20 жилдээ одоо болтол тэгэл. Тэгэл нэг мэдсэн чи 20 жил болчихсон. Тий, Эркатай 18-тай танилцж байсан. Тэгэл одоо бид тэр чинь 45 настай. 18-таагаас хойш тэгэл цуг явчих шүү дээ. Амьдралынхаа ихэнх хугацааг. Та Fire-д ороод тэгэл ер нь саунд инженер болох гараа эхэлсэн юм шиг тий. Тэгэл одоо эхлээд намайг чинь 10-А гэдэг байсан. Одоо Fire-А гэлдэг. Fire-А гэдэг. Тэгж ороод тэгээ Fire-д байж байгаа хугацаанд бид нар чинь тэнргээр ингээл айгүй их тоглолтоор явна. Очингууд нөгөөдөө лайт инженерүүд одоо тэгэл техникчид, аудио техникчид бүгд нэг тийм амар баг цалинтай тэгэл нэг юм
хоорондоо нэг жоохон дургу. Тиймэрхүү эсэхгүй. Тэгээд тэрийг олж харчаад ер нь ингээ бид нар ингээ байнгын хүн баярлуулж яваад байгаа нэг бөөнд нэг шинэ жил хийгээд тэгээд ингээ тоглоод явж явахдаа ингээд хүмүүсээс санал асууад шинэ жил хийвэл ирэх үү гэл гэсэн чи 90 гэл. Техникчдийн шинэ жил үү? Тэгээд тэр чин юу яасан? Бид нар чи их Монгол тоглоод эхэлсэн байсан. Тэгээ их Монголынхаа ЗБМ-тэй яриад нэг өрөө гаргуулаад анх шинжилгээ хийгээл тэгээд айгүй олон залуучууд ирээл дэмжиж оролцоол. Тэгэл бид нар ч гоё хоол моол идэл ууждэл нэг орой нэг сайхан өнгөрч. Тэгэл гоё хоорондоо эвтэй болцсон уу? Тэгээд тэгэхээр нь яг үздэггүй байсан ч байх. Тэг үздэггүй байсан хүмүүс бол байсан. Тэгэл ерөөсө холбоо байгуулъя гээл тэгэл анхны холбоог байгуулаад. Тэгэл одоо холбоо маань үйл ажиллагаагаа явуулаад байжлаа. 12 жил болчихоо. Танай холбооны ерөнхийлөгч нь одоо баярх байх шүү дээ. Тий, баярх. Анх одоо хэдэн жил болж байна? Yok болоод уу? Тий. Мэдхгүй байна. Би он цаг таих юм уу? Он цагийн баримт. Тий. Юу би байгуулсан. Тэгээд би эхлээд ерөнхийлөгч нээсэн. Тэгээд баяраач намайг бодох юм л арай боловсрал өндөртэй хүн байгаад шүү дээ, тийм ээ. Соёл урлагийн их сургуулийн модулын ангийн багш гэдэг инхээр баяраг ашиглахад хүчинтэд зоочно. Бас надаас цухтах маягтай. Баяраг багш юм уу тий? Сойст багшилж байсан. Одоо л болцсон л байгаа л та. Тэгээд баяраадаа өгөөл. Одоо л би зүгээр юунд бол өдөртөх зөвлөлтөө л хамаарагдал. Тэгэл цог юмаа зохион байгуулалт тэгэл явчихсан дөө. За та тэгэд энэ хугацаанд энэ олон 20 жилийн хугацаанд одоо ямар тоглолт том юм дээр ч юм уу те ямархуу юм дээр ажиллаж яажсан туршлагаасаа ч юм уу туршлага мэдгүй одоо яг тэр гэж хэлээд бараг л нэлийн хэдэн тоглолтын дээр ажилласан шүү дээ. Тэгвэл яг тэрийг тооцно гэхэрч санахгүй шүү дээ. Жохоо сонь асуучлаа тий. Яг нэг дан файлыг дуургасан биш. Өөр ингээд бас олон янз юм дээр явдаг гэсэн юм. Тий, Absolute Pictures гэдэг видео студид дууны найруулагчаар нэг хэсэг ажилласан. 2 кинон дээр ажилласан. Жишээ. Тэгэл тоглолтуудаар бол тэгэл бидний нэг үе тэнгийн хэдэн залуучууд одоо ингээд ер нь Монголын хөгжмийг дуургаж байна. Энэттэй туслаад тэгэл хүн хүчгүй болохоор нь очиод туслан техникч чи, саунд инженер чи, зохион байгуулалтанд ч орно тэгэл явчих. Өөрөө бас өөртөө тайзграх газ марказ хөгжим төрөөс юмуд байгаа. Тэр мэрийг ажилуулаад тэгэл. Та нэг сүлд амар хөгжимтэй болчихсон тий. Тэ нэг амар ч яхаа тэгээд боломжийн тахаа хөгжим авсан. Тэрийг нэг хаяа нэг яачаал. Ажилд гаргачаал. Тий. Багш нартай загнуулаад тэгэл явчихсан шүү дээ. Би чинь Исван самтлагийн Вовко болор эрдний шав шүү дээ. Хүүхэд ч байхдаа тэр чинь нэг 22 3 тэр хавцаал танилцчихсан баг. Яг тэр үед бол Вовконы сонсдог сонсох гарцсан байсан. Ороогүйсэн. Тэгээд диско музик гэдэг нэг хөгжмийн төрөөсийн нэг компани байдаг гэсэн. Тэрэнд Вовко ажиллаж байхад бид нэг ажилтаа таарал тэгэл Вовкотойгоо анх танилцаал. Манай Эрка за наатхандаа сайн юм зааж өгөөрэй гэж хэлсэн гэсэн. Тэгэл Вовко дээр ч одоо тэгэл зүү орох цайгүй сайхан найзууд цуг ажиллаа хийгээл явж байна. Одоо ингээд Монголд шин залуу хамтлагууд айгүй их гарч ирээд байгаа шүү дээ. Тий. Метал эсвэл инди рок мог тий одоо янз бүрийн одоо
таны ингээд сүүлийн үед анзаарч байгаагаар тэр шин залуу хамтлагууд одоо тайзан дээр яаж ажиллаж байна? Юу дутагдж байна? Яавал дээр вэ ч юм уу те нэг тийм зөвлөгөө гэх юм уу зөвлөгөө гэж та. Мэдээж амьд төгсөнд бол хамгийн шаардлагатай зүйл бол цаг хугацаа. Цаг хугацааны хэрэгчлэл хэрэгтэй. Санхүүгийн хэрэгчлэл хэрэгтэй. Ингэж тэр сайн ажил сайн дууралт болно. Тэгээ мэдээж санхүү нь бол бидэнд маш бага байгаа нь тодорхой. Тэгээд тайзны стап хийх, бүхнийг бэлдэх цаг хугацаа амар хэрэгтэй. Тэгэнгүүт яг хамтлагуудын бэндийн хувьд болохоор сүүлийн үед анзаарч байгаа. Яг гişin гарч ирж байгаа хамтлагуудыг бөмбөрчдөх юм уу байна. Монгол ер нь сайн бөмбөрч ховор те. Гэхдээ бас тэгж хэлж болохгүй л те. Манайхан сайн бөмбөрчд бэлгүй байх хот. Одоо энэ хэрнээс өсвөлээ. Гокин алтка гэл дүүнер сайн бөмбөрчд бэлгүй байх. Тэгтээ одоо жишээ нь манай хүүхдийн хамтлаг гэл антроном тийм. Хоолой үнэхээр сайн байна. Гитарч хичээж байна. Баасан хичээж байна. Солон хичээж байна. Гол нь бөмбөрчд нь жоохон чирээд байгаа. Тэгээ бэлтгэл сайн хийх хэрэгтэй. Сэтгэл гарах хэрэгтэй. Хүн нэг л амьдрах юм чинь өөрийнхөө дурлсан, бариад авсан зүйл рүүгээ сэтгэл гаргаад цаг хугацаа зарцуулаад тэгэл залуу нас ч юу авахт харавсан сонсгол өнгөрнө. Тэр цаг ерөөсөө алдчихлахгүй. Байнгын бэлтгэл хийх хэрэгтэй. Бэлтгэл аягүй чухал. Ховын бэлтгэл гэрийн даалгавар гэдэг юм марцчихад байгаа байхгүй. Зүгээр л бэлтгэлийн байранд өөрсдөө нийлжиж бэлдэнэ гэдэг бол байж заавал байх ёстой. Тэгтээ гэртээ гэрийн даалгаврыг маш сайн хийх хэрэгтэй. Ховын дасгал сургуул. Тэгээд тэрний дараа бол тэр тайзан дээр гараад ямар нэгэн авир гаргах ч байт юм уу? Ямар нэгэн тийм рок шоу үзүүлж болно шүү дээ. Эхлээд хамгийн гол нь өөрийнхөө хөгжмийн зэмсгийг эзэмссэн байх хэрэгтэй. Тэгээд мэдээж сайн дууралт байхын тулд маш том үнэтэй брендинг юмнууд хэрэглэндэ. Хөгжим бас сайн байх хэрэгтэй тийм. Маш сайн байх хэрэгтэй. Тэгээд тэр чинь яг бүүнд нь нэг дор авч чаддгүй юм гэхэд баг багаар цуглуулах хэрэгтэй. Тийм. Одоо ингэ шин залуу хамтлагуудын харахаар ингээд нэг хичнээн хүн дамжсан хуучин гитар металууд явж идэг те. Тэгээд эффект нэг юм нэг жижигэн юмнууд тавьсан. Тэгээд нэг дууралт нь ингээд наашаа гаралтан айгу. Тэгэн гот нэг арай нэг чанартай хөгжмөнтэй гитартай хамтлагууд нь дууралт нь нэг шал өөр байгаад идэг те. Тэглүү яах вэ? Тэр хөгжмнөөсөө шалтгаалж байна. Брэнд яг ямар чиглэлээр тоглох ч юм тэрэндээ таарсан брэндүүд байна шүү дээ тийм ээ. Чиглэлт нь. Тэгэл тэрийг зөв сонгох. Тэгэл ядаглал гитарын утаснууд нь суларцсан сунцсан ч байд юм. Тэгээд нэг угаасаа нэг юу н гаргадтай. Санхүүгийн асуудал. Сайн үнэтэй юм тавьж ижил бид нар дээр өндөр сайн сигнал ирнэ л те. Тэгж ижил туур. Тэрнээс нэг муухай шинхэн тэгэл нэг жижиг мультификтүүд ч угаасаа нэг гарч байгаа тэр өвөгдөл нь анханасаа өвөлдрүүлж байгаа тэр аюу тийм хямдхан юмудаар хийцэн болохоор олигтой гарч ирэхгүй. Тэр нэг жингэнсэн л юмнууд болно шүү дээ. Одоо та ингээд тайзан дээр ажиллаж байгаа штэ саунд инженер хийгээд тэгэн гот одоо ингээд хамтлагууд гарч ирэл хөгжим юм залгаал ингээд тоглож эхэлтэн штэ. Тэгэн гот одоо ингээд танд ингээд нэг болохгүй байгаа одоо стресстүүлж байгаа ч юм уу те. Энийгээ ингэчээсээ тэрийг нэг тэгчээсээ энэ болохгүй юм ч юм уу тийж ер нь бодогцсон гардаг. Тэг гайгүй тий. Тэгтэл гол нь яарч болохгүй. Яг л гарч ирээл бүх юм зөв холбоол ампуудаа зөв туургалыг өөрт хэрэгтэй юмнууд аавал тэгэл хамтлаг зарлцсан хоёр хамтлагийн голд нэг цаг өгцөн тэрэндээ л тэгэл багтаагаал хийгээс орчих хэрэгтэй. Тэрнээс нэг яараал хурдан тоглохгүй болохгүй нэг зэрэглээ хүлээлгээд байгаа ч юм уу. Тийм байха байсан шүү дээ. Тийм шүү. Урд нь чинь шахдаг ус. Урдл гээл те.
Одоо бол харьцангуй зэрэгтэл ч гэсэн ойлгоод ийм тайзны стап, бэнд стапа хийж ийна гэдгийг ойлгодог болчиход байгаа. Анх ниснес фест эхэлж яхад бол ерөөсөө л шахдаг байсан шүү дээ. Урд нь л гэлтэгээл нэг яруу сандруу юм гэлтэгээл хийдэг гэсэн. Одоо ч сайхан болсон. Дижитал систем аюу сайн хөгжиж байна л та. Тэр аналог миксер, дижитал миксер хоёрын ялгаа бас аймаг их хэдэм лээ те гаралт нь. Гүү юу? Ер нь бол аналогоор дуурах бол маш сайн. Тийм үү? Тий, маш сайн. Гэхдээ одоо яах вэ? Аналог юм авч явах нь портрач авч явах гэдэг. Баах юм. Тий. Дижитал миксерэнд болохоор тэр их юм чинь нэг миксерэнд ингээд бүгдийг хийцэн байгаа шүү дээ. Тэгэл хүн төрөлхтөн чинь яг энэ дижитал систем дээр аюу сайн хурдцтай хөгжиж байгаа болохоор биднэрт маш гоё амар болж байна л та. Монголд ер нь гэрлийн инженерүүд ер нь төвшин хэр гэдэг вэ? Одоо шинэ гадны металл хамтлагууд гэрлийн инженер ингээд дуун дээр ингээд бичсэн байдаг шүү дээ. Аймаг. Тий, өөрсдөө гадны хамтлагуудыг өөрсдийн аль биесны өөрсдийн лайт инженертэй байгаад шүү дээ. Тий. Манайд бол байхгүй учраас дуугаж хийжлэхгүй. Хаана зогсохын, хаана хурдлахын, яах их мэдэхгүй учраас тэгэл ерөөсөө л цэвэр мэдрэмжээрэл хажууд нь одоо би ингээд анивчуулаад байж тийм шүү. Үгүй саунд инженер хийж яхад би ерөөхдөө ингээд за тэр гэрлээ ингээд шото хордлоо одоо тэг юм гээл. Одоо нөгөө Cannibal Corpse, Carcass марказ үзсэн гээл тэгж шít. Тэгээд урд бидний entertainment чиглэлийн техникийн экспонууд их болно л доо. Тэрлүү чинь тэгэл воко дээр чи өөрсдөө зартаар хэлхэлтэй л хөтөлцөөл явна шүү дээ. Юу ч авахгүй гэж судлаа. Тийм тэр чинь тэгэл энд ирээл одоо ниснес фест дээр ч юм уу гэрлээ яаж тавих вэ гэдгээл ойлгочихл ирчих واخхой. Тэгэл гэрлийнхаа инженерт за ийм өнгө өгнө шүү, ийм өнгө өгөхгүй шүү, энэ хамтлах дээр ингэ шүү гэл ерөнхийд нь л нэг юм хэлж өгөөл явна. Тэрнээс яг ховдоо тийм лайт инженертэй хамтлаг байхгүй. Одоо энэ жил манай хамтлаг 20 жилийн болж байна. Fire. Тэ. Тэрэндээ гэрлийн инженерүүдтэйгээ нийлж байгаа сайн ярилцж байгаа бэлтгэл хийх хугацаанд нь цуг бэлтгэлийн байранд суулгаад програм бичээ тий. Тийм тэгээд яг дуунуудаа чийжлээ их санаа байна. Тэгээ нөгөө нэг гоё штэ би бүр Монгол бүр тгээсэ гэж мөргөд. лайт инженерүүдийн минь зав зай бас хэцүү. Бид нар чинь нөгөө нэг тэр болгон ажилтаа байгаад идэхгүй. 100 ингээд пижигнэхлээр яг олдсон цагт нь олдсон ажлаа хийхээс өөр аргагүй болчихно. Тэгэхээр манай эдийн цаг нар нь яаж гарах нь вэ? Тэгэл дүүнэртэйгээ бол ерөнхийдөө бол ярилцсан л байгаа. Ингээд ингийн шүүхээр тэгнэ хахад хий гоё юм хийнэ л гэвэ. Ярихын хувьд бол ярьцсан тэгээд яах юм бэ? Аль болохоор 9 сард 10 сард нэг тийм айхтар зүртэй том юм хийхгүй. Fire ч бүр 20 жил болсон биш тий. Хурдан юм аа. Хурдан байлах. Сая яасан сэлэг 40 жилээ хийгээд байгаа чинь. Харин тий. Та одоо ингэж hard rock сонсож агаад death metal руу орсон гэж байна шүү дээ. Carcass, Cannibal Corpse гэдэг. Өөр ер нь метал хөгжмийн урсгалуудыг ер нь сонсдог байсан уу? Сонсдоггүй яг хөө heavy metal-д амар дурлсан. Тийм. Iron Maiden, Stratovarius, Manowar гэх мэтчлэн тэгээд баллад дуунууд бүр гоё нөгөө гитар нэг жоохон тоглодог гэдгсэн шүү дээ. Тэгэнгүүт чинь нөгөө бид нарт олдож байгаа бол банцсан гитар байгаа юм чинь. Тэрэндээ таарсан тийм баллад дуунуудыг аяг сонсож гаргаж ингэж хамт цог нөгөө төлтөг тоглож моголдог гэсэн юм. Тэгэл heavy metal-ыг бол хүндлэний black metal сонсч байсан. Сонслох байхад. Black metal-аас дуртай хамтлагууд. Нэг Satyricon их орсон. Тэгэл symphonic black metal аяг сонсдог байсан. Cradle of Filth ч юм уу тийм ээ. Тиймэрхүү Dimo Burger ч юм уу. Тиймэрхүү хамтлагууд тэгээд би чинь албан ёсны зүгээр л
Монголын black metal хамтлаг шүү дээ, тийм ээ. Зүгээр л хамтлагийн саунд инженер шүү. Тийш нэрээ тий. Бид Зүгээр л хамтлагийнхаа амьд уу. Амьд л байна. Нэг мэдээлэл өгөөч. Бид нар Total Music-ийн хамтлаг байсан, Fire хамтлаг. Тэгээ бэлтгэлийн байр та байсан. Нэг өдөр хөгжим авахгүй ороод ирсэн чинь зүгүүрлийнхэн зогсож чинь. Яваад утсан чи хаалга онгорхоо гэж би гайхаад тэр түлхүүр надад л ганцхан байдаг байхгүй. Ямар минут хаалга онгоолгоцсон бол Total-ийн ирсэн юм болов уу гэж бодоод яваад орсон чинь зүгүүрлийнхэн зогсож чинь. Та нар яах гэж байгаа гэсэн чинь юм аваад явмаа гэнэ. Хаашаа гэсэн чинь манайх одоо энэ бэлтгэлийн байранд байдаг болсон. Total-ийн хамтлагаас олчих юм. Гүй би бүр хайхаа шоконд ороод. За тэгээд нүүн кабель мэбэл юм өмнөд авчаад ажилдаа явах гэжсэн юм чинь. Гарангуутаа эркээр залгаад өвөө нь зүгүүрлийнхэн чи ингээ байж байгаа юм гэдгсэн чи эрк гайхаад. Тэгээд Total-ын захирал од эрт нах руу залгасан юм л манай. Тэгсэн чинь тийм наад бол чи та нартай цуг бэлтгэл хийх юм аа. Бэлтгэлийн байр гэхээр ганцхан хамтлаг заавал байхаа л бүштэй. Ингээд зүгүүрлэхийг оруулсан шүү гэдэг. Тэгээ очроо болоод бид нар чинь ах дүүнэр болоод нэг бэлтгэлийн байртай. Тэгээ бэлтгэлийн байранда ББ гэд нэр өгсөн. Товчлол. Юу гэсэн үг юм тэр? Бэлтгэлийн байр гэсэн үгний товчлол. Тэгээ crew болчихж байгаа бид нар. Crew. Тэ? ББ crew. Тэ. Тэгээд зүгүүрлийнхээ анхны клипийнхэн зураг авалтыг би хийж өгсөн. Алтан ургийн тэр үуч нэг HD камер дөнгөж гарч ирээл. Алтан ургийнх нь нэг HD камертай болсон байна. Алтан ураг амтлагаас камерыг гойж авч хагаад. Тэгээд Юу клипийн ямар клип вэ? Тэр клипийг хийж өгөөд тэгэнгүүт харахуу өрөөнд ингээд савчаад идэв юм бүгдийг шаал юу лээ? Биш үлээ. Шууд шаа гэдэг. Шууд. Тэгээд мартцсан биш түр. Тэгээд би зургийг аваад хоёгоо өөрөө монтажлаад тэр клипийг яатсан. Гаргацсан. Тэрийг сонсох нэрээ. Тэгэл одоо нэрээ дахиад нэг дуу сонсъё тий. За тэгвэл бүгдээрээ зүгээр л хамтлагийг дурсаад эргээд тий манай зүгээр сэргэн мандалт хийхийг өрөөгөөд зүгээр л хамтлагийнхаа маань бэлтгэлийн байр видео студи, аудио студид төхнүүлсэн байгаа. Удахгүй манай хонгороо хоккей хойно Оросд Улаан удын театрт манай үуч нэг фогот үлээдэж шүү дээ. Фогот гэдэг хөгжим үлээдэг. Тэр яг үндсэн мэрэгчлэрээ Улаан удын театрт ажиллаа хийж байгаа. Тэгээ цаатах чинь их удахгүй ирэх бах тэр нэг том охинных нь сургууль моргуул тэнд төгсөх хэрэгтэй болчоо тэр гэр бүлийн нэг жоохон юу багт. Тэр нь хатаган бол өөрөө тэрхлээр бид нар нийлээд юм хийх гээд юм бэлдээд зихэд мөрөөдөө төлөө гаргаад цуцгаж байгаа та. За тэгвэл удахгүй зүгээр л хамтлаг маань сэргэн мандалт хийж байгаа юм байна. Ирчлээс ер нь тэгэл ахлал эхлэх юм шүү тийм. Энэ өвлөлтөө ерөнхийдөө нэг цомгийн ажил гараад ер нь гоё мэдээ. Тий. Хуучин дуунуудаас эргийх нүү, шин дуунууд их нүү. Мань хүмүүст бодсон юм байгаа та юм аа бэлдээ байж байгаа л гэсэн тэгэхээр би заагаал гэсэн. Хуучин дуу гэхдээ сэргээх хэрэг үнэ. Сэргээх тэгэргүүл гоё дуунууд байдаг шүү дээ. Гэхдээ яг зүгээр сэргэн гэдэг нь болохоор нэг тэр нэг хөгжмийн найруулгаар оролдоод юу гэвтэй. Зүгээр хэлбэр л ер нь хамгийн бичлэгийн төвшин жоохон ахиулах хэрэгтэй байгаа гэж утсан. За тэгвэл бүгдээрээ зүгээр л хамтлагийн шууд ааш нээлтэнд зориулаад Аги ахын маань клипийг хийжсэн, анхны клипийг хийжсэн. Зургийг авчихсан. Зураглаач хийжсэн. Шууд ааш дооных нь дууг сонсчоод буцаад ярианд орцгоё.
Танд одоо ойрын хугацаанд төлөвлөж байгаа юм ч юм уу те эсвэл ирээдүйн зорилго ч юм уу те одоо ингээд Монголын амьд хөгжмийн салбартай холбоотой таны мэргэжил ажилтай холбоотой одоо манай бид бүхэндээ холбоотой зорилго гэх юм уу те ирээдүйн төлөвлөгөө ч юм уу. Гэхдээ яг тэр сая ярьсан нөгөө зүгөөрлийнхаа төслөх үү те ажилд идэвхтэй оролцоод явна. Ятайхан чанартай дууралт хийчих санаа байна. Бас нэг тоглолт мөрөөдөж байгаа. За тэгээд хамгийн ихний том ажил гэх юм бол хамтлагийн маань Fire хамтлагийн маань 20 жилийн байна. Тэгээ хүүхдийн хамтлаг антрономик бас нэг жоохон зэгцэнд нь оруулаад нэг. Та антрономик жоохон өөдөн татаж бол айгүй гоё хамтлаг шүү дээ манай. Өөдөн татаач гэж бас тэгж яаж болохгүй л дээ. Тэр хүүхдүүд чи үзэх хэрэгтэй юм уу, үзээ туулах хэрэгтэй юм уу, туулах хэрэгтэй. Үгүй миний өөдөн татагдааныхаа нөгөө нэг гоё чиглүүлээд жоохон анхаарал чиглүүлэл байгаа шүү. Мэргэжлийн үний хувьд анхаарал хандуулаач гэж чиглүүлэл байгаа шүү. Одоо ядгагийн студ дээр нэг дууны бичлэгэнд орсон. Зүгөөрлөө хоёроор нэг клипийг хийлгэж өгсөн. Өөр би яах вэ? Ямар авч явал хаа явсан газрын нэвсэлтэлт ирээд ч дагуулаа явчихлаа шүү. Тэгээд тэдэрс нэг бас нэг кодс моц операторын анги мэнгэж сураад. Манай ачаа нэрээ оператор гэж сураад байгаа шүү дээ. Ачаа тийм. Ачаа хин хоёр хоёлоо сурч байгаа шүү дээ. Чимбаяр. Хоёлоо хамт сурч байгаа. Тийм баг. Манай хүүхэд сая Австрал сурч байгаа. Няцаад хүрээд ирсэн. Хамтлагаа санаад хүрээд ирсэн. Монголд ер нь эмэгтэй саунд инженер байдаг уу? Холбоонд дэг ихчмэнүүдээ. Одоо насаараа Улаанбаатар рестораны саунд инженер хийж байгаа. Тийм. Одоо яг өөрөө сууж ажиллахгүй. Инженер тийм алба гэж үедээ альва газар. Тэрнийхээ даргыг явуулж. Эмэгтэй хүн байлгүй яг. Тэгэл болор багш шүү дээ. Соёл урлагийн сургуулийн багш. Багш. Тийм Оросд төгсч ирсэн. Гэмтчлээ. Тэгэл соёлын төвөөр үйлдвэрчний соёлын төв ордон гэл. Эмэгтэй хүмүүс байлгүй байна. Би одоо яг энэ танай салбарыг л амар тийм сонирхолтой бүр яагаад ч юм багаас амар сонирхолтой. Тэгмэт яагаад ч нэг юм эрэгтэй хүмүүс л хийх ёстой юм шиг. Тэг ингээ харахаар ингээд миний мэддэг таньдаг саунд инженер гэхэд дандаа л нөгөө нэг ах нар байж идэг. Тэгээд энэ яагаад эмэгтэй хүн юм хэр баахан юм зүүн утас холбоно гэд болтгоон болоо яатам л гэд гайхаа яваад идэгс хэвгүй. Тэг ер нь яагаад эмэгтэй хүн бас саунд инженер гэж болтгоон л гэж бодоос байдаг юм бэ те. Гайгүй. Одоо жишээ нь манай Эрдэнэтэй найзууд цаамаг гэдэг. Хятад саунд инженерээр төгсөж ирсэн. Тэгээд тэр маань их нэртэйгээ зогсчихлаа шүү дээ. Эхнэр нь юм хүмүүс залгаж холбож өгөөл. Тийм. Тэ. Эрдэнэтэйс энэ хотод том арга хэмжээнд дээр бид нар дуудтай ажиллаа хийгээрэй гэт. Тэгээ нөгөө ирчин хурж ирээл.
өөрсдөө системтэйгээ ирнэ. Эсвэл өөрсдөө биеэр ирнэ. Хятад тоглолт үзэхээр тэр металл тоглолтууд үзэхээр яг нэг центрх нарт ингээд дандаа эмхтэй хүмүүс сууж идэв шин. Тийм үү? Хит удаа харсан. Тийм. Тийм. Өмнөд тэгэхээр ингээд амар металл тоглолт болоод байгаа шүү дээ. Би бүр цагаан хүртэхдээ нэг охин орж ирсэн. Тэр ард сууж алж байгаа яваад очиж байгаа байхгүй. Би бүр хоо. Мэдгүй би одоо зөндөл тоглолт үзсэн эмхтэй. Та тэгээ бүр амар том тоглолтууд үзээд тэгээ тэрэн дээр нь дандаа нэг хамтлагуудынх нь яг өөрсдийнх нь инженерүүд суужсэн юм шүү. А тэр болохоор нөгөө нэг юм амар олон хамтлагуудтай, гаднаас хамтлагуудтай, олон хятадын чи өөрсдийн хамтлагуудтай. Тэгэл тэрэн дээр ингээ ерөөд нэг хоёр охин ингээ ээлжил суугаад байгаа байхгүй. Жижиг цагаан хүртэгтэй хоёр цуучаал явж байгаа бол тэр бодлоо том тайзыг бод амар ажиллаа шүү дээ. Дуурах чалаа шүү дээ. Манайх ч одоо тэгээд албан ёсны сургуультай болцсон шүү дээ. Бакалавр олгож байгаа. Би яг саунд инженер гэдэг юм шүү. Шүүсээ нөө кино урлагийн дээд сургуульд идэв лөө. Red Television дээд сургууль чинь соёл руу нэгтгэсэн. Тэгээ соёлын дипломт төгсөд байгаа. Яг саунд инженер гэхээр тийс рүү явуулчих гэдэг. Урлагаас салгаад. Тэгэхээр нэрээ арай өөр өгөөд модулын анги гэж төгсөд энэ байхад. Модул. Тэ. Бид нар болохоор чинь анх өөрсдөө спикерүүдэд зөөж оруулаад, угсраад, шинжин угсраад, маргааш өглөө бүх хамтлагуудаа саунд чек хийгээд тэгээд яг тоглолтын дээр амар ядарсан хүмүүс очдог. Яг тийм. Одоо тэр нь харьцангуй гай болцсон. Яг сайхан хармандаа гараа хийж орж ирчээл хармандаа гараа игээл гараа явчих. Аюу олон баг багуудтай болсон тий. Тэгэл тэр нь яг нэг холбоо байгуулаад явжсны үр дүнс гарчлаа. Бид нар чинь тэгээ нэг жилдээ нэг цуглаад юу ятг. Спорт арга хэмжээ. Тэрэн дээр чинь тэгэл юу халаан болно шүү дээ. Бүх төрөөсийн компаниуд орно. Би одоо саунд инженер өөр миний сонирхож байгаа нь бол яг тийм нэг лайв тоглолт болтой яг тийм амьд төвчм тал руугаа тийм гой дургадаг болчихлоо. Надад гой санагдаад байгаа. Хүсэж тах юм шүү дээ. Системийг ойлгол. Мэдгүй яаж ингэ цаанаасаа дурлаад идэв шүү дээ. Гэрэлтүүлэнд бас дурлаад байгаа маа. Тэгтээ жоохон ойлгохгүй байна ш. Хамгийн сонирхолтой нь кино болов. Кино. Тийм киноны дууны найруулагч бол маш сонирхолтой ажил. Одоо ингэж аваад ингэн тэгээд бүх юм бодож хийчээ дараа нь монтажн дээр сууж захтаа ингээд найруулад чанга суулаад харуулад ард нь гоё хөгжмөд юмсэл яад тийм ээ. Тэр болгоныг хийх амар амттай. Магадгүй бүр тийм нэг тийм хөдөө натуурт тийм цэрэг дайны холбогдлолтой ч юм уу тийм юм хийвэл бүр сонирхолтой. Дуу чимээг ингэж бичиж аваад тэгээ өөрөө тэрийг найруулад амьлуулад бүр эффектний болгоод үзэгчдэд үзүүлнэ гэдэг чинь гоё ажил л та. Мэдээж лайв музик бол бас сонирхолтой байл байх уу? Тэгэл гоё хөхтөө бөмбөр авцгаал тавьчих чинь дуурахад урамтай шүү дээ. Нэг оролдоод байхгүй, эдитлээд байхгүй, өөрөөр нь дуургаа суучих бас гоё. Сэтгэл хөдлөл гэдэг юмыг л дарж ажиллах хэрэгтэй. Саунд инженер хүний хамгийн бодож явах юм. Сэтгэл хөдлөл дарна. Тий. Сэтгэл хөдлөлгүй ажиллана гэсэн үг. Яг байх ёстой юмыг байлгаал стандарт байна. Тэгэхгүй бол одоо жишээ нь өөрийнх нь дуртай хамтлаг гарч ирдэг ч юм уу өөрийнх нь дуртай дуу явангууд одоо аль нэг юм чангалж монголоод баланс алдаад иж болохгүй шүү. Яг л тэр дөргөх юм а тэр хамтлагч өөрөө хийх ёстой шүү тий. Тийм. Тэгээд чиний яг хийх ажил чинь микс шүү. Тэгэл яг балансаа л авах хэрэгтэй. Аль нь чанга биш, аль нь сул биш бүх юм чинь яг дуурах хэрэгтэй юм. Бүгд дуурал. Тэр болгоныг хийх чинь тэгэл их л цаг хугацаа хэрэгтэй болно доо. Гэхдээ яг нэг тийм хүмүүс бол нэг залуу хүний ажил юм болоо гэж боддог байна.
гарахгүй. Олон жилийн туршлага Тий. хамгийн чухал үст Тий. тий. Хамгийн сүүлд тэтгэврт гарах байх шүү баг. Одоо яг ялч өөрийн эрүүл мэндээс болоод чихмэх хатуурдаг ч юм уу тэгвэл бас жоохон хэцүү л байна. Ганцхан чихэр хийхгүй шүү дээ. Нүдэр ийн шүү дээ. Одоо нэг амин төвчийн амтлууд ингээд тайзан дээр амп тавьдсан шүү дээ гитарын. Тэгэл нэг дандаа нэг маршал гэж ампнууд байгаад идэв шүү дээ. Тэр заавал тийм маршал байх хэрэгтэй юм уу? Маршал байхаар бүрдээд маршал одоо жишээ нь индипендент ч юм уу нэг арай нэг зөөлөн поп тал руугаа лайв дээр маршал зогсохгүй шүү дээ. Тий. Вокс ч юм уу. Тэгэл яг нэг тоглож байгаа урсгал чиглэлээс болж нэг хөгжмийн зэмсгээ сонгож байгаа шүү дээ. Тэрнтэй яг адилхан амп авс гэж сонгоо. Яг гоо манайс хувьд нэг жоохон хатуухан дуу метал цэцэл уурахад бол маршал заасан зогсох л та тий. Тэгэл месэг үг юм уу тэр нэрээ илүү. Тэрний тэгэл зөөлрөө хэлэх юм бол арай нэг вокс мокс ч юм уу. Ленэ юу л бас нэг байдаг ч юм. Ленэ яг л тэгэл коммершл хамаагүй шүү дээ. Тэнд юу дуурах нь яг тий одоо нэг жоохон сулхан брэнд гэх юм уу. Инги хэрэгцээ тааруулаад арай хямдхан. Гэхдээ тэргээр ажил хийж болохгүй гэсэн юм байхгүй. Одоо амьд хөгжмийн хамтлагууд ингээд бэлтгэлийн байр босгохдөө штэ. Ундаасаа. Тэгсэн чинь ингээд нэг хужаа спикер тавиад хаанаас чи олцсон миксер тавьсан. Тэг нэг ямби бөмбөр өмөртэй байгаад идэв штэ. Тэгэл нэг юм дуурчил байвал болоо бэлдээлээд штэ. Одоо ингээд нэг зарим шин залуу амтлагууд ч юм уу юмнуудыг харахаар эсвэл ингээд бага амтлагууд нэг цагаар түрээслээд байгаа нэг газар байна. Тэгээд тэрийг харахаар нэг тиймэрхүү хөгжмөнтэй л харагдаад идэв. Ер нь бэлтгэлийн байранд ямархуу хөгжим тохиромжтой идэв. Хятад спикерээр бэлтгэл хийж болохгүй гэсэн юм байхгүй. Тэрийг өөрсдөө л гоё зөв тохируулаад заавал үнэтэй юмар асуудлыг шийдэх албагүй. Одоо жишээ нь бөмбөрийн цаана ер нь бөмбөрийг бол ер нь бэлтгэл дээр мөтөлж явах хэрэгтэй. Мөтлөнө. Тий. Өөр дуу намсгагч хийгээд тийм зориултын цаан дээр тавьдаг эрзинүүд байдаг байхгүй. Тэрийг аваад тавиад одоо яг тоглолтын дээр байгаа юм шиг чанга нүдэх юм бол тэндээс олон цаг бэлтэж чаддаг. Ядарч. Тийм болохоор ингээд дууг намсгаад ялангуяа чанга дуурдаг бөмбөр дээр тэгэл бэлтгэл хийх хэрэгтэй. Тэгэхгүй болохоор нэг хоёр жижиг спикер тавьчаад нөгөөдхөндөө гитаруудаа өгөөд хоолой өгч чам. Тэгээд бөмбөр нь яг амдэр ингээд байгаагаараа балбчихлаар нөгөө хоёр спикерийг чангалах шаардлагатай боллоо. Тэгэхээр чангалахлаар нөгөө юм хүчин чадлаа хүрхгүй болно, шатна, хахна. Тэгээ олон цаг бэлтгэл хийж чадахгүй болчихсон. Тэгэхээр бөмбөрчин хүн бол мэдээж ингээ айжуухан тоглож бэлтгэл хийхээр чинь бэлтгэл болохгүй шүү дээ. Чанга тоглоод яг эмоцороо тоглохын тулд чанга нүд чинь. Тэгээд тэрийг чангалахын тулд бүгдийг нүүдэлж явах хэрэгтэй. Тэгээ тэр ирцээний юм тавьчихар чинь цам маань тэг яг гой дуурахгүй шүү. Айжхан бэлтгэл хийхээр нөгөө хэд нь гой сонсч чадах уу? Чадна. Өөртөө засаж сонсох хэрэгтэй. Өөртөө ойлголт сонсох тий. Бичлэгэнд орж байгаа шимэр. Бэлтгэл шүү дээ. Ядрахгүй л хэрэгтэй. Олон цаг бэлтгэх хэрэгтэй. Тэгэхээр маш чанга бужигсан юм дотор ч хүн ядарчдаг. Тэгээд бас акустик байх хэрэгтэй те өрөөдөө. Тийм, тэгэл байх. Тэр хамгийн дөрөвт хэрэгтэй. Бид тэрийг нэг жоон багтал бэлтгэлийн байр хэрэл баахан өндөгний харьцаг наадаг байсан те. Одоо болохоор нэг эсхийн наадаг болсон юм шүү те. Эсхийн автомобиль бол нугасаа нөгөө нэг порлон. Өндөгний сэтг шиг нэг порлонод байгаа шүү дээ. Тийм, тэр юм. Тэгээ ер нь тэгээд одоо ч юм илбэг болцсон. Юугаар бол юугаар доторж болно л тоо. Гадагшаага дуу чимээ гаргаж болохгүй нэг тийм орчин байдаг шүү дээ. Хажууд айлтай ч юм. Тийм бэлтгэлийн байрыг нэлийн зардал өндөртэй л анзлаа л та. Тэрнээс
урлагийн байгууллага дотор бол дан чанга дууч юм гарахад цаадгүй тийм газар бол тэгэл нэг тийм мөнгө зараад авах шаардлага байна. Одоо тэр дуу чимээ баг гарах хэвээр газар бэлтгэлийн байр босгоё гэвэл одоо тэр зардал гарах акустикийн жишээ нь юугаар яаж хийх вэ? Гэхдээ ханаал зузаал шүү дээ. Ханаа зузаална. Тий. Тэгэхээр тэр дуун гадагшаа баг гарна гэж юу? Тий. Ханаа зузаалахад одоо хөөсөн цэрмэрүүд юу гэдэг юм тэгэл. Хан зузаан хаалга сайн тэр хэлчихлээ шүү дээ. Ер нь тийм газар сонгохгүйсэн тэр л дээ. Харин тийм тийм. Бэлтгэлийн байр би жишээ нь спорт заалны доор шийдэж байгаа юм. Угаасаа чи мэдээ газрын доор. Тийм. Дууч юм ярихад асуудал байхгүй л чинь. Та одоо цаашдаа ер нь за нэг тэр хамтлагийн нэг лайв үзчихсэн. Тэрний тоглолтыг үзчихсэн гэж боддог хамтлаг бид үү? Ер зөндөл байгаа л та мэдээч. Юу Германы Вакныг л үзчихсэн. Вакн фестивал. Тэ. Болж өгвөл баг Улаанбаатараас мототой гараад ч юм уу. Мототой. Тэ. Тэр очиж үзэж мүзүүл. Та чи нэр Red Balkans байдаг ш тэ? Red Balkans-ыг анх байгуулахад нь л бас бичиг баримтыг аваад анхных нь 13 гишүүний нэг. First 13-ийн нэг. Тэ. Тэгээд 10 жил клубтэй зүтгээд тэгээд гарсан байгаа. Гарсан. Намд чөлөөлөд өгөөч гээд. Та тэг мото ямар мототойсэн? Ер нь хэр удаа унжсэн их хоолмол тавьчихсан уу? Өө тэгэл явсаа. Явгүй нээжүүд л явцаа. Явцсан хүний хажууд л яваагүй шүү дээ. Аахын Орос морсоор айгүйх явд юм шүү лээ тий. Тий. Өөрхөн хил залгаа юм чи. Явсаа. Үл зөнгөл явсан. Вакныг нэг болж өгвөл нэг мото түүрхийн ингээ очиад үдчихвэл гоё санагдтаа. Хоёр стейжтэй. Вакны тайзан дээр чинь ямар хамтлаг үзмэр таны мөрөөдөл. Нэг тийм оркестр хоор моортой тий. Одоо Димон Бургерийн хэдэн оны юун дээр өдвөлээ? Вакн дээр өдвөлээ. Вакн дээр үү? Вакныг мэдэхгүй байна. Димон Бургерийн яг нэг оркестртэй нэг амар тоглолт байдаг шин. Вакн дээр 11 оны хөлөө. Вакн дээр яг тэгсэн байхгүй. Тэгээ яг тэрний чинь дараа тэр тоглолтоо Вакн дээр хийсэн байхгүй. Тэрнээс нэрээ Вакны Димон Бургерээс нэг дуу сонсох уу? Тэгээ. Фул оркестртэй. Метал тоглолтоо бас гоё шүү те. Тэр чи ажил. Сатриконы бас нэг хоор дуучтай, опера дуучтай нэг тоглолт байдаг ш те. Тэр бас амар гоё тоглолт. Гадны тэгээд энэ оркестрч дээр, хоронч дээр бас мундаг байна л та. Манад тийм яах гэхээр одоо бас хэцүү. Хамгийн гол нь тэр олон оркестрийн хөгжим, хоор хөгжим, тэгээд тэр амьд хөгжим, амтлын хөгжим, тэр олон ямиг зэрэг амар гоё дуурна гэдэг бас л амар их ажиллах тийм. Ажил байлгүй яах вэ? Ажил олон шаардлагатай шүү дээ. Гэтэ болохгүй гэсэн юм байхгүй л дээ дуурах чинь. Тийм тий. Гол нь тэр оркестрын тэр хоорн амар сайн ансамблтай байх хэрэгтэй. Хамтлагтайгаа ойлголцсон. Тэр Димон Бургерийн тэр 11 оны тэр оркестр дээр тоглолтын дээр чи ингээд мангар олон хүн сууж байгаа штэ оркестр дээр. Тэгснэ ингээд тэд нар юм цагаан цамцтай, пижактай ингээд яг нэг оркестр хувцастай байгаа штэ. Тэгсэн чинь тайзны дээр гарахаа өмнөх тэр нэг бичлэгнүүд нэг байхгүй тайзны арын бичлэгүүд. Тэгсэн чинь тэрэн дээр ингээд бүгднгийнх нь хоор дуучдынх нь хүртэл тэр хөгжимчтэй хүртэл бүгднгийнх нь хумсыг хараар бодоод тэгснэ цагаан цамцныхын дотор ингээд нэг метал мерч өмсөлцсөн. Тэгээ ингээд товчроосоо цагт юу өмсөж тэр бүр бичлэг нээд чинь айгүй гоё. Тэгж шоудаж чадчих шүү дээ. Тийм. Тэгж гоё бас толтол хийж байгаа тийм. Тэр үзэгчтэй тэр дэлхийн өнцөг болон бүрээс хүмүүс очиж байгаа шүү дээ. Тэр хүмүүсээ хүндэлж чинь гэсэн. Тэр бүр үнэхээр гоё тоглолтоо. Тэр нэг телевизээр гарсан бичлэг нь байдаг баха. Бүтэн. Тэгээд яг тэр
үзэгчдээс нь олон орны үзэгчдээс ингээ ярьцлага авцсан. Хаанаас ирсэн бэ гээл би Туркээс ирсэн, би Японоос ирсэн гээл бахан хүмүүс ингээл яриад заяа. Тэгснээ тэр тайзны ард тэр бахан оркестрийн хөгжимчтэй нүдэн шилмэлтэй юм хөгшин хүмүүс байгаа байхгүй. Тэгээ бүгднийг хоос хоосыг хараад бодож удаад айгүй гоё. Тэгээ тайзны ард болж байгаа юм, бэлтгэлийн байранд болж байгаа юм, оркестр ингээд цаана юунда зааландаа бэлж байгаа ингээд бүх бичлэг процессыг нь оруулсан. Тэгээ тэр тоглолт нь болж байгаа бичлэг. Тэр айгүй гоё тоглолт гэд сонсогчдод хэлэхэд бас тэр тоглолтыг үзээрэй гэж хэлмээр байна. 11 оны тоглолт хаа би тийг санаад. Европын давуу тал нь сүмийн тавилттай. Сүмийн хоор гэдэг шүү дээ, тий. Хүүхэд байхдаа сүм өмдөө бол яг хоор моорон зогссон. Хоорыг бол ерөөсө гайхамшигтай хийж чаддаг. Тийм тий. Манад бол өвчөд удааг байгаа шүү. Малчин удамтай бид нар чи хаанаа бөөнөрөө зүглээд хоор буулгаад байж байгаа. Ер нь Европын чинь сүмээс ер нь үүсч хүрсэн юм айгүйх байдаг тий. Жишээ нөгөө нэг Герман чинь хаана нэлээ нөгөө сүмд пив ингээд хийдэг байсан гэдэг байхгүй. Пивний нөгөө нэг юм юу гэдэг штэ. Ламнар л ер нь тэр пив мивч исгээл тий эсгдэг явдаг байсан юм шүү тий. Анхны ер нь тэр пивнууд чинь дандаа сүмд эсгэгдэжсэн юм билээ штэ. Сүмээс гаралтай. Ер нь тийм соёл нь ер нь тиймэрхүү юм шиг байна тий. Манайхан ч тэгээд жоохон малчин удамтай. Гэхдээ давуу тал бас манад байна л та. Эсрэгээр тийм ээ. Тэр ч бас хоосонгүй шүү дээ. Одоо ингээд дэлхийд яг нь Монгол гэж ярих нь ш. Нүүдэлчтэй. Нүүдэлчтийн соёл аюу сайн авчих шүү дээ. Одоо манай хүү хамтлаг байна. За өөр Монголоос 80 дэрэшэр Эрдэнэ тийм. Тэрний өмнө ч хамтлаг одоо ч гэсэн байгаа энэ хамтлагд байгаа. Туугаас хүн хөртөө. Тэ гэх мэтчлэн тэгэл манахаас ч н одоо алтуураг. Манай алтуураг амар гоё юм л тэ. Тэ одоо яаж ч доонуудыг сасгаа бүр огшоод идэс цаанаас. Одоо шинэ цомгонд сая Японы Токиогийн Sony-д очиж бичлэгэнд орчил ирж байгаа жишээ нь тэ. Тэгэл ер нь манай эдник үндэсний хөгжмөр тоглолтын хамтлагуудын хамгийн ихнийх нь болохоор хүн хурд юм бэл. Хүн хурд. Хүн хурд. Тий нөгөө туваагийн хамтлаг байхгүй. Тэд нар анх дэлхийд гарсан юм бэл. Тэгээд араас нь Mongolian folk. Тий. Тэгээд араас нь одоо манай нөгөө нэг одоо бүрт болсон. Бүрт. Тий. Бүртээ ихний нэр нь юу лээ? Их шиг юм юу лээ? Нэрийн сонсохгүй. Гүү. Биш үү? Ямар? Тэгээд бүрт араас нь залгаж гарч ирээл тэгэл Европоор тоглоод ер нь полкуудыг бол тэгээд яг рок болгосон нь болохоор алтуур. Миний одоо үзхийг хамгийн хүсэж байгаа тоглолт би бүр алтуургийн тоглолтыг л яг амдаар нь үзмээр. Алтуург эрхчил бас тоглоно. Энэ жилдээ арай амжихгүй баг. Би бас төсөл мөсөлт нь оролцсон л яваад байгаа. Тийм найзуудаа туслаад. Өөртөө гой болох нэ. За Fire-ийн 20 жилийн удахгүй болох юм байна. Зүгээр л хамтлаг маань шинэ альбомоо гаргаж гарч ирэх нь алтуург маанаас тоглолт их юм яа. Тий. Гой. Би одоо ингэ гадны найзууд алтуурын дуу сонсуулах. Пүүх бүр Монголд ийм гоё дуу байд юм уу гэв. Ангаад шүү дээ. Чимдээ битээр гоё дуунуудтай шүү. Чимдээ битээр Токиод очсон байж тээ. Тэгээд алтуургийн нөө бишгүр чимдээ. Цаач нөө Японд бизнестэй. Тэгээд тэнд нөгөө хариуцсан ажилтдаг захирал мөхрлүүдийн дуудаад нэг хоол идээс очсон чинь. Нэг миний үеийн нэг хүүхэн Япон хүүхэн. Намайг харчаад чи рок хөгжим сонсдог юм уу гэхин тийм гэдгсэн чи би бас сонсдог танаа Монголын хүү хамтлаг аюу сайн явж байгаа юм авч байгаа. Би тоглолтын үтсэн гэд надад тэгдэг байхгүй. Тэгэхээр би тэглэгээ яах вэ? Сайн хамтлаг. Гэхдээ чи манайхаас өөр юм полк чиглэл этник хамтлаг мэдхүү гэсэн чинь
мэднэ алтуургийг мэднэ гэдэгхгүй. Алтуур айгүй мэддэм билээ. Тэгэхээр би тэгээд энэ чимдэг таньдаг хүмүүс чи хараад зогсчихсан YouTube дээр алтуургийн клипийг хийснээ. Оо тийм биш гэдэгснээ чимдэг алтуург тоглодог гэдгийг 2 жилийн дараа мэдчихээн гэж. Хөтлөө нэлтсэн. Тэгээд чи одоо хилдэг юм уу хийдэг юм уу маа гэж. Би алтуургийн хүн байна гэд ямар яваад илтэй шүү дээ. Яваад илтэй шүү дээ. За тэгвэл гаднаас тийм ээ тэ вокны тайзан дээр Dimmu Borgir-ыг оркестртэй сонсмоор байгаа юм байна. Яг уу тэр одоо үед Dimmu Borgir-ын тоглох ч юм уу ч юм уу ямар ч байсан мотоциклтай вакныг очиж үзэх нэг тийм сонирхолтой байна. Зүгээр нэг моцмогцоор нисэж ч юм уу ч тэгэхээр нэг тийм хамтдаа санагдахгүй. Яг уу мөрөөдөлтөө билээч юу хүч. Тэгвэл Монголоос тэгвэл хүсэж байгаа юм байна гэж байх уу? Бэлгүй багт. Тэгэл одоо чивдээ сая алтуургийг зөндөө ирлээ шүү дээ. Би бол алтуурыг үзмээр. Алтуургийнхаа нэг дууг сонсчээ. Тий. За тэгвэл одоо хоёлаа ярьцлагынхаа төгсгөлд алтуургийн дуунаа сонсъё гэж бодлоо. За тэгээд танд одоо манай подкастэнд ирж оролцсонд баярлалаа. Тэгэд одоо сүулт гоё хэлэх юм юу вэ? Гоё сэтгэлийнхаа төгсгөлийн үгийг хэлнэ үү? Юу ах вэ тэгэл. Ер нь манай өвгий чинь нөгөө Noise Metal гэх нэг фест идэг те. Сая 10 жилийнх нь болсон. Америкас дэд метал хамтлаг ирсэн. Өвгийн байна. Бидэнд дэлхийн томчуудыг авчирч үзүүлсэн. Sepultura-г авчирсан. Польшийн алдарт Voidrыг авчирсан. Тэг ер нь өөрч юу авчлаа зөндөө амлаа авчирсан та. Тий. Тэгээд нэг чанартай юм одоо танах ч гэсэн хийж гэн өвгийн маань ч гэсэн хийж гэн чадлаараа. Тэгээ бидэнд чинь нөө санхүүгийн асуудал хүнд байдаг болохоор манай энэ хөгжим сонсдог залуучууд ирж үзэж байгаарэ хөрөнгө оруулж байгаараа л гэж хэлмээр байна та. Тийм тий. Хөрөнгө мөнгөгүй бол бид нар чинь яач тогголцдог байхгүй. Тэгээ үзэрээ дэмжиж тоглолт моголтоо үзээд тэгээд нэг бид нар яг нэг чадлаараа үйлчлээд дуургаад хөгжим яваал. Одоо ер нь ингээд нэг хамтлаг одоо цомгийн баяр ч юм уу ямар нэгэн ивент тоглолт хийхэд зөвхөн тэр хамтлагийг одоо хүмүүс сонсгож ирж байгаа шүү дээ. Гэтэ тэр тоглолтын чарт хасар их хүмүүс ажиллаж идэг тийм. Өндөө хүмүүс. Жишээ нь тэгэл саунд инженер, гэрлийн инженер тэгэл тэр олон туслахуу те юм хүмүүс залгаж байгаа барьж байгаа зохион байгуулагчид, ажилчид гэдэг маш олон хүний хөдөлмөр ордог. Тэгэд энэ болгон дээр дэмжиж ирж үзээд такса төлөөд тасралтгүй ирдэг хүмүүс бас зөндөө байдаг. Тэгээд тийм хүмүүстээс баярлалаа гэж хэлмээр байна. Цааш тайцсан тасралтгүй дэмжээрэй. Улам олоолаа болоо тий. Одоо тэгээд амжилттай айтайхан фестүүд эхлээл байна л та. Одоо Clone Wake Up байна. За мэдээж тэгээд тэр нөгөө Playtime. Тэгэл араасаа зөндөөл фестивалууд гарч ирэх хандлагатай байна. Тэгээд бид нар маань амжилттай явах хэсгийг одоо цаг хугацаа харуулна. Тэгээд хамгийн гол нь үзэгчд байхгүй бол хаанаас мөнгө олж яаж тийжээж амьдрах вэ гэдэг нь. Тийш тэ. Үзэгчд байгаа байнгын ирээд үзээд хөрөнгө оруулалт хийгээд байвал бид нар тэгэл зогсохгүй л ажиллаа л гэсэн үг л дээ. Тэгээ гаднаас хамтлагууд ирэхээс гадна манай Монголын хамтлагууд бас гадагшаа аюул сайн явчих шүү дээ. Тэгж гэнэ үү? Тий. Одоо хүү бол байнга явжээ. Хүү бол тэ Европын төрийг бол бүр гашраадаг болох. Араас нь уухаа гэх хамтлаг гараад ирлээ. Бас явжээ. Уухаа гэж хамтлаг гарч ирсэн тий. Бас фолк. Тий. Метал, рок. Тий рок. Тэнгүүтээ
алтан урагч нэр хичээл бас нэлээд завгүй тэнх юм шиг л. Ямар ч л бас миний мэдснээр бол Fuji Rock шүү дээ. Японы одоо хамгийн том фестивал шүү дээ. Fuji Rock дээр байгаа юм байлээ. Алтан урагч бүр гадаад үзмэр санагдчихлаа гэлээ. Гэхдээ алтан урагч нь урд нь Fuji Rock дээр тоглож ирсэн шүү. Тийм. Тоглож ирсэн. Тэгээ энэ жил дахиад энэ жил биш ирэх жил явах юм байлаа. Тэгээд ер нь айгүй горилцсон том фестүүд. Зүгээр л ихнийгаа бас та гадагш аваад явчмаар байгаа зү тэгэл. Мэдээч шүү дээ. Аваад очиод тоглолцоод ирвэл гоё л. Ер нь тэгээд тур хийх их гоё үүдэг. Нэг тийм стресс татдаг гоё үйт шүү дээ. Тий. Гадаад гэлтгүү тэгэл орон нутгаар явах ч гэсэн гоё. Орон нутгаар явахаар ер нь хүмүүсээ үзв үү? Яг бидрийг бол бид нар чинь нэг хайрч болов уу? Өөрсдөө тий. Өөрсдөө орондоо яриад шүү дээ. Өөрсдөө нэг тоглолт хийгээд явахгүй л тий. Зүгээр нэг хүмүүсийн арга хэмжээнд дээр тэгэл хөвчлэн зэрэгтэл нэг өнгөө орчдөг ч гэдэг. Тийм юм дээр явна. Арга хэмжээнүүд. Тэгээд энэ жил чинь Ара фест, Тайг фест гэдэг янз янзын фестүүд орно. Тайг гэж бас фестивал болдог. Энэ жил нэг тийм фестивал эхэлж байна. Хаана болох вэ? Хөвсгөлд. Оо бүр үү? Тий. Яа гоё. Тэгээд нэг өдөр нь дан амьд төгжмий. Хамтлагууд тэрэн дээр манай бас нэг headline майнер гарах юм шиг л. Зүг. Гоё фестивалууд болдог болж байна тий. Ер нь тэгэл сая жишээ нь ингээл 35,000 студент ирчлээ шүү дээ тий. Манай саяхан боги минь оролцсон. Ямар тоглолт вэ? Сая 6 сарын 13-нд. Цэнгэлдэх гэсэн тоглолт. Тэгэл амьд төгч амар сэрэгч байна. Маргааш нь 14-нд нь Scare Sort дээр бас амьд төгч миний фест болох чинь тэгэл бас дүүрэл. Тэгэл би ингээ хараад баярлалаа л ч. Одоо содохгүй нэг хэд хоногийн дараа л нэг реги фестивалаас болох юм лээ. Бас зөндөө амьд төгч. Тэр реги гоё. Би Жижитай хамтарч ажилладаг. Жижи дүүгийнхаа CD презентацийн дээр бир банд л үү тий. За бараг л тийм. Бир банд гэд нэрлэлсэн байл шүү. Өөрөө нөгөө нэг Монгол улсын пивчдийн намын дарга тий. Манай баясаа нэтрийн баясаа чи жижи амжаад. Тийм л тий. Сегээс тоглож илээ тий. Сеги тоглохгүй байгаа. Болцоо. Тий болсон. Өөр яг реги бүбэрчтэй болсон мөлий. Манай Сеги чинь нэг тийм регийн нэрийг яаж болохгүй тэр чинь өгөгдөл гэж юм байна шүү түүний хөгжимчнээ. Манай Сеги чинь black metal бөмбөрчин шүү дээ. Karmatic хамтлагийн. Karmatic яач бутарч байж. Би чинь бас Karmatic-ийн албаасны сауны инженер байсан шүү дээ. Тийш тий. Тий. За тэгвэл одоо бүгдээрээ алтан ураг хамтлагийн хөх толботон дууг сонсоод энэхүү подкаста өндөртөө. Баярлаа. Everyone, that's how I find out.